Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр гайхамшиг төсөр нас гэдэг номны ялалт гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд би өмнөх өмнө сүүлээс 2 дахь бичлэгэн дээр би ярьсан да. Тэрэн дээр юу гэж ярьсан бэ гэхээр одоо хүн болгон одоо ингэж юугаа аз жаргалыг гаднаас хайдаг. Тэр нь маш буруу гэж би ярьсан. Тийм учраас одоо ялалтыг ч гэсэн чи одоо өөрийнхөө уурыг одоо ялалтыг бол өөрөө дотор одоо ингэж төвчиж одоо ялалт өөр дээр ирдэг штэ. Тийм учраас уурыг одоо хэрхэн яаж одоо ингэж гаргах вэ гэхээр яг одоо аз жаргалыг авчрахтаа уурыг гаргахтаа яг ялгаагүй гэсэн үг. Тийм учраас чи уурыг дотроосоо гэдэг юм бол одоо тэр бичлэгийн маань үдсэн хүмүүс бол ойлгож байгаа. Тэгээд дотроосоо гэдэг нь болохоор дотроосоо одоо ингэж өөр хайна гэсэн үг. Харин гаднаасаа одоо ингэж ихэнх хүмүүс бол гаднаасаа ингэж хайж буруутдаг. Яаж гаднаас нь хайдаг вэ гэхээр одоо ингээд энэ буруу үйл одоо ингээд энэ одоо уур уцаараа чи ингээд одоо хүмүүст одоо гаргадаг гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тийм одоо яаж ч гаргаж болно. Би тэрийг бол жишээ тавих хэрэггүй гэж бодож байна. Харин тэрхийн оронд нь одоо дотроосоо гэсэн өөрөөсөө одоо ингэж хайж эхэлнэ. Одоо энэ төгөлд чи өөрийгөө ингэж тайвшруулна гэсэн үг байхгүй юу? Одоо төгөлд рөө чи энэ дээр тайван байцгаа. Одоо чи одоо энэ үйлийг хийвэл дараа нь ямар үр дагавар гарна гэдгийг мэдж байгаа юу гэд өөрийгөө ингээд тайвнаар гоё ойлгуулад тэр нь тэгэх юм бол одоо ер нь бол аливаа одоо хэрүүл маргаан тэр зүйлүүдэд ер нь бол орооцолдохгүй гэсэн үг. Тийм учраас одоо их хүнтэй газар бол одоо ингээд миний бичлэгийг одоо 100 өрхгүй хүмүүс үзэж байгаа шүү дээ. Тийм учраас энэ бичлэгийн маань нэг газар 100 үзсэн хүн байхгүй гэж учраас одоо их хүнтэй газар ер нь бол итгий яв гэж би хүсье. Одоо ингээд нэг газар ингээд баах цуглуулсан хүмүүс одоо тэр хүмүүс ч одоо ингээд янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ. Одоо ямар ч ингээд төрлийн зан чанартай, муухай зан чанартай, сайхан зан чанартай хүмүүс зөндөө байгаа. Тийм учраас ер нь бол чи одоо яг хөө тийшээ явсан ч болно. Үнэхээр чи одоо ингээд тэдрийг ингээд ойлгоод өөрөөсөө хайж чадах юм бол ер нь бол явж болно гэсэн үг. Тийм учраас чи яг ингээд хүнтэй ингээд хэрэлцэн ч гэсэн одоо бишээ ингээд хүмүүс ингээд чамайг ингээд гутлан дээр чи ингээд чи тэр үнийг гутлан дээр ингээд гიშгснийхэн дээр яаж ийна ингээд хэрүүл өдөх маягаар ингээд жоох ууртай маягаар ингээд хэлнэ штэ. Тэнгүүт ерөөсөө чи тоох хэрэг байхгүй гэсэн үг. Тэг ингээд тоохгүйгээр л зүгээр л төгөлд рөө энэ хүний чи хөлн дээр санамсаргүй гიშгсэн юм чинь хэрэлдэх биш чи уучлалт гуйгаад зүгээр одоо ямар